Энэ хуулийн хугацаатай болохоор хойшлуулж болохгүй нэгдэг шилэн болчихлоо л да. Одоо ямар ч. Тэр улс төрийн хариуцлага хөлөөх хүмүүс нь ингээд тойруулж хариулсараад ингээд дуусчдаг. Тухайд би яг танд хэлж штий эдийн засгийн хөгжлийн яамны төвийн хэмжээний дарга $10,000 зорилт хийхэд бол та нар жилд 11.7% эдийн засгийн өсөлт хийж $10,000 төрнө шүү. Хамгийн багадаа 95 сая тонн нүүрс экспорт, хамгийн багадаа 25 тонн алт олж иж энд эдийн засаг төрнэ. Бид ч 3 юм зарж штэ алт зэс нүүрс. За нэг хэн жоохон ноолор. Тэгээ ингээд яам нь өөрөө эдийн засгийн төлөлтөө буруу хараад байна штэ. Энд чи айлаар ярих юм бол цаасан дээр олж байгаа орлогоо төрүүлээд бодит байдлаар үрчээд байна штэ. Олоогүй орлогод төрүүлж өрөөд байна штэ энэ чи. Айлаар ярих юм бол. Тэгээ ийм байдалтай эдийн засгийн хөгжлийн яамны цаашд битгий хандаач. Энэ чин та нар нэг асуултанд хариулсан болоод цаас баталсан болоод үр дүнд нь эдийн засгийг эргэж явах хэрэгтэй шүү дээ. Яг бодитоогоор